Монгол хэл шинжилгээний тэнхим байгуулагдсны 80 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын Баян зүрх дүүргийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нараас та бүхэндээ мэдчилгээ төвшүүлж байна. Эрхэм хүндэт багш, ажилтан, оюутан, төгсөгчдөө Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн 80 жилийн ойд зориулан гүн хүндэтгэл илэрхийлж баярын мэдчилгээ төвшүүлж байгаадаа баяртай байна. Тус тэнхим нь 1945 онд байгуулагдсан цагаас Монгол хэлийг судлах, хөгжүүлэх, төвөнд дэлгэрүүлэх үс үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд энэ түүхэн ой тэнхимийн багш оюутнуудын нандин хамтын үйл ажиллагааны үр дүн юм. Тэнхим маань Монгол хэлний шинжлэх ухааны онол практикийг судалгааны үндэс суурийг тавьж олон талын шинжлэх ухааны ажил үйлсийг амжилттай хэрэгжүүлэн олон гаруй монгол хэлний судлаач багш мэргэжлүүдийг бэлтгэн гаргасан. Монгол хэл шинжилэл, утга зохиол, соёл, түүх зэрэг салбарын судалгаанд гаргасан олон үр дүн Монгол улсын боловсрол шинжлэх ухааны хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж байна. 80 жилийн түүхтэй энэ тэнхимийн зөвхөн олон судлаач эрдэмтдийг бэлтгэсэн төдийгүй Монгол хэл соёлын үн цэнийг авч үлдэх залуу хойч үеийнхэндээ түүнийг хүндэтгэх ухамсарыг төрүүлэх үйлсэд оюутнуудыг сургаж боловсруулсаар ирсэн. Тэнхимийн үйл ажиллагаа улам мөрөгжиж олон улсын хэмжээнд ч Монгол судалгааны салбар нэр хүндтэй байр сууриа эзэлсэн бидний бахархал юм а. Тэдний өмнө бэрхшээл байсан ч хамтран ажиллаж хүчээ нэгтгэх нь тууштай зүтгэсээр ирсэн. Тэгэхээр энэ ойн үеэр бид хүндэтгэлийн мэдрэмж амжилт бүтээлийг хуваалцсан ирээдүйд ч Монгол хэлний гүн судлал, шинжлэх ухааны дэвшилт хувь нэмрээ оруулах үйлсээ үргэлжлүүлэн явуулах болно гэдэгт итгэлтэй байна. Монгол хэл шинжилгээний тэнхимийн 80 жилийн өвд тохиолдуулан тэнхимийн хамт олон үе үеийн эрдэмтэн багш, судлаач, доктор, профессорууд болон тэнхимийн ажилтан албан хаагчдаа амжилт бүтээл, эрүүл их, сайн сайхан бүхний өсөн өргөе. Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.